Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. 2024 оны Өсөлтөчтэй аймгийн шалгаруулах сасан мөнгөний тэмцээн 406-7 өнөөдөр 2 өдөр амжилттай явагдаж одоо дүн финалийн тоглолтод үргэлжилж байна. Тэмцээний зохион байгуулалтын хувьд энэ жил бол Монгол улсад винер спортын салбар үүсгэсэн 100 жил байдаг болгож байгаа. Мөн Дундгов аймаг дэх Монгол банкны салбараас бас хамтран энэ тэмцээн дээр Монгол улс банкны тогтолцоо үүсгэсэн 100 жилийн арга хэмжээнд ингээд энэхүү тэмцээнд хамтарч ажиллаж байгаа. Мөн бас энэ Дундгов аймгийн Ахмад засгийн бөөгчид бас энэхүү тэмцээнийг бас өөрсдөө залуу хойч үеийнхэн тэмцээнд дэмжих зорилгоор бас энэ төдийч хамтарч оролцож байна. Энүүгээр одоо энэ удаагийн тэмцээн маань маш онцлогтой болж байна. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын хувьд гэх юм бол эрэгтэй 10 баг, эмэгтэй 5 баг оролцсон. Гэхдээ бас өдөр дэмжийн дагуу баг болгон дээр 2 түүнээс доош легионер тамирч оролцох тэм залттай байсан. Энэний хүрээнд оролцож байгаа багууд маань бүгдээрээ маш өндөр ачаал бүрдэл зохион байгуулалтанд орж эрэгтэй баг дээр үндсэндээ 14 легионер тамирчин, эмэгтэй баг дээр 6-7 легионер тамирч ирснээс эрэгтэй баг дээр 14 тамирчны 11 тамирчин нь Олимпийн дээд лигт тоглох мэргэжлийн тамирчдад оролцож байгаагаараа тэмцээний өрсөлдөөн чанар маш өндөр түвшинд явагдаж байгаа нь энэ жилийн тэмцээний онцлогч болж байна. Тэгээд улсын авраг дээд лиг дээр яаж гардаг төлтийн хувьд маш өндөр бас шансаатай. Тэгээд тамирчдын бэрхшээлд хэрэг байхгүй маш өндөр гоё зохион байгуулалт өрсөлдөөнтэй явагдаж байгааг харж байна. Дундгов аймгийн засаг дарга буюу түүний тамган газар, Дундгов аймгийн винер спортын газраас ер нь винер спортын чиглэлийг дэмжихээр бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж байгаа. Тэгээд маш олон төрлийн улсын аврагчлал тэмцээн явагддаг. Өнгөрсөн жил ихэд 18 насны 3-3 олон улсын аврагчлал тэмцээнийг аймагтаа авцсан байгуулсан байгаа. Гоё анхудаага Дундгов аймаг тэмцээнд оролцлоо. Бас манай ээжийн нөхөд үнээр гоё. Гоё тэмцээн болж байна. Баярлалаа. Би 2023-24 онд Дундгов аймгийн онцгой хэдлээс 2 жил ирж оролцож байна. Хоёуланд нь төрүүлээд ташаа авраг болсон. Тэгээд 2 удаа шилдэг тоглож авсандаа маш их баяртай байна. Намайг энэ урьж оролцсон Дундгов аймгийн онцгой хэдлийн ажилчин бол бүх хүмүүст нь маш их талархал илэрхийлье гэж хэлье да. Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Нээлттэй тэмцээнд онцгой хэдлийн газар маань сайхан нэг амжилттай сайхан оролцоо ташаа авраг болсондоо баярлж байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.